нээлттэй асуудлаа ярьж байгаа нь бол бас зөвөө. За ордны хажууд явж байсан хүүхдээ сэтгүүлч асуудыг бичлэхийг манайхан үзсэн баг. Ордон дотор ямар хүмүүс суудаг, юу хийдэг вэ гэсэн баахан дарганаар хоорондоо хэрэлдээд иж жугаал суудаг ухаа гэдэг нэг багангийн хүүхэд хариулж ирсэн. Энэ бол өнгөрсөн 30 жил ард түмэндээ үзүүлсэн бидний легитим ийм бас дүнэлтэй. Тэгээ буцаад л энэ рүүгээ орох гэсэн ийм байдал бол явах нь удаа гэдэг ийм бас харамсалтай санагдаж байна. Алдаагаа засаад шинэ 30 жил өөр байгаасай гэж хамтсан засгийн газрыг бол тууштайгаар бас дэмжиж ирсэн. Өнөөдөр ч гэсэн энэ байр суурин дээрээ бол бас байгаа. Тэгээ саяын бас хэлж байгаа гишүүдтэй би бас санал нэг байна. Бид нар маш их вакуумжиж байна. Яг энэ залуучуудын чагсаалын цаад мөн чанарыг ерөөсөө бас ойлгохгүй байгаа. Хин нэгэн хүнийг огцруулах, эсвэл аль нэгэн цүнх савтай холбогдлолтой асуудал гэхээсээ илүүтэй 30 жил яг бидний үеийн залуучуудын энэ арчилтай хамт төрсэн энэ залуучуудын энэ нийгмийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа өдөр тутам тохиолдож байгаа энэ нийгмийн шудраг ус байдлыг өөрсдийнхоороо илэрхийлж байгаа энэ байдлыг бид нар их буруу ойлгоод байна. Яг илэрхийлж байгаа арга барил нь бас энийг үндсэндээ зохион байгуулж байгаа байдал нь биднэрт ойлгомжгүй байдаг юм уу? Энэ байдал нь бас өөр өж болно. Гэхдээ үүний цаана үнэхээр энэ нийгэмд болж өгөхгүй байгаа олон асуудлууд бол байна гэдгийг янз бүрийн байдлаар илэрхийлдэг ийм нэг хэсэг залуучууд шинээр бол гарч ирээд байгаамаа. Энийг нь яг янз янзын явцуу байдлаар бол ашиглаж байгаа зүйлүүд бол байгаагүй л үгүйсэхгүй. Тэгэхээр бид ер нь цаашдаа энэ нийгмийн хуваагдал руу ялангуяа энэ залуучуудаа ойлгодгоо сонсдгоо ийм төр нөгөө талдаа төр засгийн хувьд доктортой явж байгаа энэ байдлуудаа бас ойлгуулж чаддгүй нэг ийм байдал цаашдаа үргэлжилсээр байх уу гэдэг ихний ийм асуулт байгаамаа. Тэгээд нээлттэй ярьж байгаа боловч нэлээд тодорхой асуултуудад бас ерхий сайд маань бас хариулт өгөхгүй бас байгаад байна. Дахиад би гишүүдийн адилаар асууя. Өнөөдрийн хэлцэж байгаа гол асуудлын цаад бүн чанар нь бол сонгодог парламентын тогтолцоог авч үлдэх тухай асуудалд тодорхой аюул занал учраад байгаа тухай бид хүмүүс ингэж дурдаад байна. Тэгвэл үүний цаана яг ямар бүлэглэл, ямар хүмүүс байгаад байгаа юм бэ? Эннийхээ тухай илүү тодорхой болгож ярьж олон нийтэд нээлттэй бай гэдэг дээрээ бол байх ёстой суу гэж ингэж бас бодож байна. Өмнөх 30 жилийн улс төрийн хямралын гол алдаа нь бол институт хоорондын зөрчлийн асуудал байсан. Энийг бид бүгдээрээ мэддэг, бүгдээрээ ярьдаг. Цаашдаа яаж энэ засгийн газар илүү доктортой байх, Монгол улсын энэ улс төр илүү доктортой байх, энэ тогтолцоогоо авч үлдэх вэ гэдэг энэ агуулга дээр илүү тодорхой бас хариултыг гишүүдийн зүгээс бас гишүүдтэй адилхан бас авахыг хүсэж байна. Мөн дээрэс нь энэ залуучуудын чагсаалыг бид нэр өөрөөр харах хэрэгтэй байна. Тэгээд хамтсан засгийн үйл ажиллагааг цаашдаа үргэлжлээсэй гэсэн байр суурь хэвээрээ санал хураалтыг илээр явуулаасай гэсэн ийм зарчимтай байгаа. Олон нийт иргэдийн энэ бас судалгаагаар ч гэсэндээ бас харагдж байгаа шиг байна. Тэгээ байгаа асуудлуудаа нээлтээр яриад тодорхой асуултууд нь хариулт өгөөд зоригтой бац. За ерөнхий сайд хариулт өгье. За. Би өнөөдөр гишүүдийн асуултанд тодорхойл. За тэгээд нэг актер тийм эмоц байхгүйгээр бодтол зүйлийг л сэтгэл хөдлөлгүйгээр ярих нь л зөв гэж бодоод байгаа шүү. Залуучуудын чагсаалтай холбоотой асуудлыг би маш эргээр ойлгож байгаа ганхлаг. Залуучууд юу вэ гэхээр энэ орлогын тэгш бас байдал үүсчихэд байна. Төр засаг ер нь биднийг сонсохгүй байгаад байна. Өдөр тутмын татвар, нийгмийн даатгалын дарамт их байгаад байна. Тийм учраас бид нар дуу хоолойгоо илэрхийлж байна. Шинэ үеийнхний хүсэл эрмэлзэл өөр болчиход байна. Энийг төр ер нь анхаарч байна уу? Гэдэг ийм асуудал байна.
Нөгөө талаараа тэд тэгш бас байдал за мөн одоо ил тод байдлыг шаардаж байгаа. Би бүгдэнтэй санал нэг байна. Тийм учраас залуучуудын жагсаалттай холбоотой яг энэ дуу хоолойгоо илэрхийлж байгаа энэ зүйл дээр бол миний хувьд одоо маш эерэг талаас нь харж байгаа гэдгийг хэлье. Маш эерэг талаас нь харж байгаа. Гэхдээ нэг харамсалтай зүйл юу вэ гэхээр тэгэхээр одоо бид нар залуучуудаас ойлгохдохгүй хэлээр ингэж яриад бас одоо буруулчихж байгаа. 14 мега төслгээд ахаар хүмүүс зүйл нэг тийм ойлгоддгүй мэлээ л дээ. Уг нь амхандаа бид нар татварыг багасгах, нийгмийн татгалыг багасгах мөнгөтэй л болох гэдэг шүү дээ. Тийм учраас бид нар одоо нүүрсээ экспортлох нь зөв, тэсээ экспортлох нь зөв л гэж одоо хараад байгаа юм. Энийгээ бид нар бас тийм энгийн одоо хэлээр ойлгуулж чадахгүй байгаа нас одоо алдаа үнэн. Тэн өөрөө одоо ингээд нэг л нэг тийм том төслүүд ярьсан. Тэгээд тэр нь бидний амьдралд ямар хэрэгтэй, залуучуудад яг ямар хэрэгтэй. Технологи инновац гэдэг олон асуудал дээр яг юу хийж байгаа гэдэг юм асуудал руу орчдөг. Сая хүүхдийн байгууллагын 100 жилийн явуулсан тэнд бас хүмүүстэй уулзаад бүгдээрээ л тийм зүйл ярьчлаа. Намайг бүр тэгжээс тааж дуулан дэлхийн зүүн олон улсын байгууллагад дээр ажилладаг харьцангуй хүүхдүүдийг ойлгодог хүн одоо тэгэл нэг ярьж байгаа чинь нэг л нэг тийм мега төсөл мөслгээл нэг юм хөндөй юм ярьдаг болчихсон. Уг нь яг л тэр зүйлийг хийхийн төлөө л энэ нөгөө төслүүд нь явах ёстой болчиход байдаг. Тэгэхээр нөгөө энэчнээ шийдэгдэж байгаа асуудал дээр илүү төвлөрөөд энэ юм яриад ахаар бас одоо нийгмийн олон одоо сегментүүдэд үгүй тэгэл одоо нэг л нэг юм том төмөр зам нэг л нэг юм ачаа тээвэр логистик бомб гэдэл яриад ах юм. Тэгээ яг үүндээ яг юу өөрчлөгдөж байгаа гэдэг. Ийм асуудал байгаа. Энийг бол би одоо хүлээмжшүүлж байгаа, ойлгож байгаа. За тийм органик хүсэл эрмэлзлийг одоо бас улс төрийн зорилгоор ашиглаж байгаа зүйлч бас байна. Энийг та бүхэн бүгдээрээ л мэдж байгаа. Тэгэд энэ нь залуучуудын маань хүсч мөрөөдөж байгаа тэр хугацааг төтлөх үү эсвэл бүр холдуулах уу гэдгийг л бид анхаарч байгаа учраас энийг олон талаас нь яриад сууж байна л гэж одоо ойлгож байна. За баярлалаа. За мөнгөн цагийн гаан хүлэг шүү. Тодруулж сууя. За баярлалаа. Өмнөх 30 жилийн улс төрийн хямралын гол одоо үндэс нь бол институт хоорондын асуудал байсан гэдгийг та бас одоо нэлээд одоо их одоо илэрхийлж ирсэн. Одоо үүнтэй холбогдлолтойгоор ер нь цаашдаа энэ сонгодог парламентын тогтолцоогоо авч үлдэхтэй холбогдлолтой энэ асуудал дээр ер нь цаашдаа бид нар ямар өөрчлөлтүүдийг хийх вэ? Илүү энэ хамтарсан засгийн газар доктортой засгийн газрын ажлыг бас одоо цаашдаа өргөжүүлэх чиглэлээр яг ямар асуудлууд тулгараад өнөөдрийн одоо асуудал үүсэж байна вэ гэдэг дээр бас боломжтой бол одоо нэмэлт хариулт авъя. За ерөнхий сайд хариулт өгье. За үнэн бид нар ерөнхийлөгчийн чимшиг парламентын чимшиг ийм одоо засгалтай улс шүү дээ ер нь бол. Ард түмний сонгогддог ерөнхийлөгчтэй мөрийн хөтөлбөр төвшүүлдэг. Би нэг 2019 онд ярьж лээс. За парламент засгийн газар томилдог бас мөрийн хөтөлбөртэй. За ингээд хоорондоо одоо нөгөө ажил үрийн хуваарууд давхцах. За ингээд буруу зүрх ойлголт төрөх ийм зүйлүүд бол байна. Энийг бид нар парламентын засгалтай бол нэг талд нь гаргах хэрэгтэй. Ерөнхийлөгчийг цаашдаа парламентаа сонгодог байх нь зөв. Энийг би байнга л илэрхийлж ярьсан. Тийм учраас энэ асуудлыг одоо бас олон талаас нь парламент яриад за ер нь энэ 27 за цаашдын сонгуул дээр бол одоо энэ агуулгыг нэлээд ярих нь зүйтэй. Хэрвээ парламентын цэгтээ байггүй бол за өөгч биш болчирхаач биш байжснаас одоо энийг аль нэг талд нь гаргах нь зүйтэй. Ерөнхийлөгчийн цэглэг бас одоо бүр буруу гэдэг байгаа зүйл байхгүй. Байдаг л зүйл. Энийг зүгээр нээлттэй одоо бүхэл ерөнхий сайдууд парламентын гишүүд ер нь яриад тэгээ одоо энийг аль нэг талд нь гаргахгүй бол нэг юм одоо замын голоор яваад байгаа юм шиг нэг юм асуудлууд бүхэл одоо ерөнхийлөгч таарж байгаа, ерөнхий сайд таарж байгаа ийм асуудал бол байгаа. Энийгээ тэгээд парламентаас илүү одоо ярьж, илүү олон талаас нь шүүн хэлцэж аль нэг талд нь бол одоо гаргах нь бол энэ бол одоо ирээдүйд илүү их тийм чухал байх зүйл гэдэгтэй бол би одоо 100% санал нэг байдгаа. Би хэлсэн шүү дээ 91 онд санал хураалт болцсон. Ерөнхийлөгчийн гэдэг дээр одоо 48%, парламентын гэдэг дээр 48%.
Тэгээ санал тэнцээ зөвшөлдсөд зарим нэг чиг үүргүүдийг навьж давтуулаад ийдсэн. Тэгээд ийм асуудлууд бол байна. Энийг одоо бид нар тэгээд бас ил тод нээлттэй яриад мэтгэлцээд ингээд явах нь бол зүйтэй. За миний хувьд бол одоо хоёр том хөршийн дунд байгаа Монгол улсын хувьд бол парламентын цэцгэлтэй байх нь бол зөв гэж боддог. Одоо төгөлдржүүлнэ гэдэг байгаа маань энэ л тэ. Одоо гişүүдээ бид нар өргөтгчлөө, олон намын төлөөлөлтөй болчлоо. Нэг алхам өмнө 2019 оны үндсэн хууль бол бас одоо энэ дээр юм том одоо саналууд бол хийсэн шүү дээ. Тэгээд энэ асуудлуудаа ингээд хийгээл дараагийн сонгуул дээр одоо намууд маань мэтгэлцээл ингээд явах нь бол зөвөө л гэж бодож байгаа. Докторгүй байдал үүсвэл парламентын засаг бол хүнд байдалд орно. Энийг одоо бас өнөөдөр би ерөнхий сайдын хувьд нуугаад явах уу? Хэлгэл хэрэгтэй шүү дээ. Хэлж яахгүй яасан бэ гэж одоо бас дараа нь асуудал үүснэ шүү тийм ээ. Тийм учраас болцочгүй үр дагаврыг урьдчилан сануулгах нь ерөнхий сайдын бас үүргээ. За Хүрэл Батрын бас